За өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг улсын хурл хэлэлцэж байна. За энэ үндсэн хуулийн төрийн эрх мэдлийн хуваарлалтай холбоотой асуудлыг үндсэн хуулийн цэц гаргасан гэж ойлгож байгаа. Энэ үндсэн хуулийн цэцийг энэ дүгнэлтийг хүлээж авах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэсэн ийм ойлголттой байна. Энэ улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулийн энэ томилгооны сонсголын асуудлыг энд ярьж байна. Энэ ярих ёстой. Энэ парламентын засаглалын амин чухал сүнс болсон ард иргэдэд нээлттэй байх энэ томилгооны сонсгол хийх нь энэ хуулиар шийдэх ёстой асуудал. Гэхдээ бид өнөөдөр шүүх бие даасан, шүүх хараат байх энэ төрлийн тогтолцооны үндсэн зарчим шиг өнөөдөр алдагдсаа. Энийг цэц гэхээс илүү энэ хууль тогтоогчид бид энэ дүгнэлт хийх ёстой. Би удаа энд ярьж байгаа. Шүүхийн тухай хуулийг бид баталсан. Монгол улсын үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийг бие даасан хараат бус байлгах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо гэдэг үндсэн хуулийн бүтцийн байгууллагыг бий болгосон. Энэ бүтцийн байгууллагаар дамжуулж хариуцлага алдсан шүүгчнэрт хариуцлага тоосдог шүүхийн сахилгын хороо, хөрөнгө санхүү боловсон хүчний шийддэг шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг ерөнхийлөгчийн үндсэн хуулийн бүтцийн энэ байгууллагын эрх мэдлийг улсын хурл өөр авсан. Энэ бол өнөөдөр байж боломгүй асуудал. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хараат бус 5 гишүүн, шүүхийн сахилгын хорооны хараат бус гишүүдийг улсын хурл томилдог болсон. Энэ бол өнөөдөр энэ цэцгийн дүгнэлтч ба үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээж авах нь хууль дээдлэх зарчимд зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр улсын хурл хууль баталдаг хуулийн хэрэгжилж хяналт тавьдаг ийм байгууллага. Гэтэл өнөөдөр улсын хурлын нэг гишүү ахлаад шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилж байгаа шүү дээ. Шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдлийн хүрээн авчирсан гэдэг ийм байр суурьтай байгаа. Тийм учраас өнөөдөр энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг тэр ерөнхийлөгчийн эрх мэдэл, шүүх эрх мэдлийн шийдэх ёстой асуудлыг өнөөдөр шүүх бие даасан байх, хараат бус байх энэ үндсэн хуулийнхаа зарчмыг биелүүлэхгүй гэдэг асуудал энд яригдах ёстой. Үндсэн хуулийнхаа зарчмыг бид барих ёстой. Тэрнээс биш тэр органик хуулиудад бид өөрчлөлт хийж нийгэмд хүлээгдэт байгаа, шаардлага тавиад байгаа, томилгооны сонсгол хийх, ил тод байх, томилогдох хүмүүсийн байдлыг иргэд олон нийтэд нээлттэй байлгах нь энэ бол парламентын зарчим. Энийг дэмжиж байгаа. Гэтэл үндсэн хууль нь зөрчигдсөн шүүх эрх мэдэл нь хууль тогтоох эрх мэдлийн хараа хяналтанд орсон ийм асуудлыг бид өнөөдөр хүлээн авахгүй, зөвшөөрөхгүй болвол бид өнөөдөр үндсэн хуулиа дагах уу, нийт улсын асар сонирхол гэдэг нь биелүүлж гэнэ үү, биелүүлэхгүй байна гэдэг дээр бас бид олонний өмнө, Монголын ард түмний өмнө энэ асуудал байгаа шүү гэдгийг би хариуцлагатай хэлье.